За сайн байна уу? Өнөөдрийн та нартай лайв хичээлээр миний хүргэх хичээлийн маань зорилго хайрын харилцааны данс хэмээх загварыг хэрхэн өсвөр насны хүүхдүүдийн харилцаан дээр ашиглаж болох вэ гэдгийг та нартай тайлбарлахаар шийдлээ. За тэгээд намайг танихгүй хүмүүс би өөрийгөө танилцуулахад миний нэр Цэцгээ. Би дигитал номад хэлбэрээр Европа даяар тийм ээ аялангаа life and love coach чиглэлээр ажиллаж амьдардаг тийм нэг эмэгтэй байна. За тэгэхээр хайрын харилцааны данс гэхээр юу юм бэ? Энийг тийм ээ харилцааны данс гэдгийг одоо би танарт хамгийн энгийнээр их л тайлбарлаж өгье. Яагаад би энийг танарт бас нэрээ тайлбарлахыг хэлсэн дээр баха. За энэ болохоор бид тийм ээ элдэг харилцаа эрхэм хүмүүн гэдэг нэг эрхэмсэг бүсгүй хичээлийн маань хүрээнд хүүхдийн хүмүүжил сэдвээр тийм ээ хичээл орсон юм л та. За яг энэ хичээлд оролцож байгаа бүсгүйчүүдийн маань ихэнх нь өсвөр насны хүүхдүүдтэй. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцахдаа одоо энэ таны яриад байгаа энэ хайрын харилцааны дансыг яаж ашиглах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тиймээс би энийг бас тийм ээ нэлээдгүй олон хүнд хэрэгтэй байх болов гэж бодсны үндсээр хайрын харилцааны дансыг би их тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгвэл хайрын харилцааны данс гэхээр харилцааны данс гэдэг үг маань одоо яг л нөгөө банкнд байдаг бидний энгийн данс мэд хэлбэрээр ашиглагдана гэж бод. За тэгвэл бид нар нэгэнд харилцаан дээр энэ данс гэдэг аргыг ашиглаж байгаа юм чинь бид нар тийм ээ одоо яг дансанд бид нар мөнгө хийгээл авил яадаг. Бид нар эрэг хүү гэдэг юм авдаг. Одоо юу ч хийх юм орлого олгохол бид нар банкнда мөнгө хийгээл тийм ээ цалингаа орууллаа. Аль эсвэл хин нэгнээс авлахтай байж байгаа дансанд мөнгө орж ирлээ. Энэ тохиолдолд бид нар банкнаас одоо тийм ээ одоо эрэг хүүг авдаг. За тэгвэл одоо яг өсвөр насны хүүхдийн хэлбэр дээр бие болон өсвөр насны хүүхд хооронд юм харилцааны данс үүсчихдэг байхгүй юу? Яг энэ дээр хүүхдүүдийг та нар банк гэж бодчих. Өсвөр насны хүүхдүүдийг банк маань би болохоор одоо хувь хүн тийм ээ. За тэгвэл би өсвөр насны хүүхдүүдэд одоо тийм ээ ямарваа нэгэн байдлаар орлого оруулна гэдэг чинь хүүхдүүдэд хэрэгтэй зүйлийг нөгөөд хайрыг ингээд өгж явах тохиолдолд харилцааны эрэг одоо тийм ээ дансныхаа хүү болгож би итгэл гэдэг ямыг тэр хүүхдүүдээс авч яадаг байна. За тэгвэл харилцааны дансан дээр зардлага болж юу ордог вэ гэвэл одоо ямар нэгэн байдлаар би тийм ээ өнөөдөр би том машин худалдаж авмаар байна гэдэг. Айгүй их мөнгийг ингээд өөртөө байхгүй их мөнгийг би банкнаас зээлээд авах тохиолдолд сөрөг хүү буюу банк надаас мөнгө татаж эхэлнэ тийм ээ. Өөрөөр хэлбэл би чамд айгүй их өгчлээ. Одоо чи надаа буцаагаад мөнгө өгөө хүү болгож төлөө гэсэндээ банк надаас эрэг биш сөрөг хүү татаж эхэлдэг. За тэгвэл энийг бид нар тийм ээ харилцаан дээр хөрвүүлэх юм бол хүүхдүүд яах вэ? Одоо ямар нэгэн байдлаар тийм ээ. За миний хүү өнөөдөр чи 12 цагт гэртээ орж ирэх ёстой шүү өсвөр насны хүүхдүүдэд. Шөнө 12-хэд орж ирсэн байх ёстой шүү гэхэд өнөө хүүхдүүд чи утсаа таслаад алга болох. Аль эсвэл одоо юу гэдгийг тийм ээ. Хичээл номдоо өглөөд явхаа байх. Янз бүрийн домтой байдлыг илрүүлэх. Тэр нь одоо юу байж болоход тийм ээ. Янз бүрийн одоо тийм тоглоомын дом одоо өөр тамхи татах янз бүрийн өөр зүйлс татах гэх мэт ингээд донтой байдалд орж ирэхэд бидний өмнө харилцааны данснаас маш ихээр гарч ирдэг. Маш ихээр тэр хүүхдүүд аваад эхэлж байгаа. Энэ үед яг бидний өмнө харилцааны дансан дэс итгэл гэдэг юм дуусаад ирэхээр бид хоёрын хооронд өнө сөрөг хүү тооцогдож эхэлсэн тийм ээ. Энэ үед бид нарын хооронд зөрчил үүсэж эхэлдэг байхгүй юу? За тэгвэл энэ харилцааны данс тийм ээ өсвөр насны хүүхдүүдээр ингээд одоо зөрчил үүсэх байдлаар сөрөг хүү тооцогдож эхэлдэг юм бол одоо бид нар энийг яаж одоо хүүхдүүдийн хүмүүжил дээр буулгаж үзэх вэ гэдгийг үзье. За тэгвэл 0-8 насны хооронд, за 0-10 насны хооронд гэж ойлгож байна. Энэ үед яг л нөгөө нэг шинээр гэрэлсэн мэт, шинээр одоо нөгөө нэг дурлсан мэт тийм харилцаа үүсдэг. Би одоо нөгөөдлөө ямар гоё юм бэ миний хүүхд чи яасан хөөх юм бэ хүүе надлуу хараад инээж штэ тийм ээ надлуу хараад инээж штэ гэх тэр хүүхдээс хайр авч явахдаа бид хоёр ингээд би биэндээ хайр найрг өгч эхэлдэг байхгүй энэ үед яг бидний хайрын данс маань ингээд зузаараад байна. Өөрөөр хэлбэл хоёр талаас л өгөөд ах нь штэ өгөөд ах нь өнөө хүүхэд маань ингээд би ингээд юм зааж өгвөл миний хүү хараа хоолыг ингэж хийдэг юм миний хүү хараа өстө нэрэ ээжтэй ингээд
ээжигээд хэлчих, ааваагээд хэлчих гэх болгонд хүүхэд ингэж дагаж хэлээл тийм ээ. Жинхэнэ хайр гэдгийг ундруулж хэлдэг. Энэ үед бид нар нөгөө хайрын дансанд хамаг мөнгөө хийнэ гэдэг шиг хайрын дансанд хайраар стонер ингээл харилцаана хоёр талаасаа хайраар бөмбөгдөж эхэлдэг байхгүй. Яг энэ үеийг одоо бидний шинэхэн дурлалын үетэй харьцуулж хэлж байна. Шинэхэн дурлалын үедээ тийм ээ бид нар ч хоёр биенээ хайрын үгээр булж эхэлдэг гэжтэй. За тэгвэл одоо өсвөр насны хүүхдүүд дээр тийм ээ. Одоо өнөө хүүхд 10 нас хүрлээ. 0-аас 10 нас хүртэл тийм ээ. Бидний хэлснээр хүүхд маань ингээд бүх юмыг хийгээд хайр гэдгийг өглөө. 10-аас 18 насны үед одоо хосын харилцаатай харьцуулж эхлэх юм бол донслохоотой үе мэн эхэлнэ. Донслохоотой үед эхэлнэ. Энэ үед яах вэ? Бидний өнөө хүүхдтэй хэлдэг үгсийг мань хүүхдүүд маань чихний хайжгаар өнгөрүүлж эхэлнэ. Бидний одоо тийм ээ ямар нэгэн байдлаар хүүхдээс авдаг хайр маань эргэж ирэхээ байна. Ах би чамтай чиний үгийг сонсохыг хүсэхгүй байна гэсэндээ хаалга хаагаад шидээд өрөөндөө орно. Өнөө хөөхөн хайр өгөөд идэх хүүхдүүд маань яасан? Донслохоотой үе гэдгийг үзүүлж эхлэхнэ. За тэгвэл хайрын харилцаан дээр донслохоотой үед бид нар яадаг вэ? Хамгийн муугаар бодоход салалт гэдэг юм явагдчихдаг. Тийм ээ? Эхнэр нөхөр хоёр одоо тисэхгүй эхнэр нөхөр хоёр биш юм аа гэхэд хайртай холсууд тисэхгүйдээ салдаг. За тэгвэл одоо 10-аас 18 наснд шилжилтийн наснд салалт гэдэг юм ямар хэлбэрээр явагдах вэ? Тийм ээ? Хамгийн болохгүй юм ямар хэлбэрээр явагдах вэ гэхээр эцэг эх хүүхдийн хоорондын зүрх сэтгэлийн алсрал гэдэг юм явагдаад эхэлждэг байхгүй юу? Алсрал наана тийм ээ хийж байгаа юм шиг боловч наана намайг сонсож байгаа юм шиг боловч цаана ерөөсөө үл гоорл гэдгийг үзүүлж эхэлдэг хүүхдүүд. Тоохгүй гайл шүү дээ. Тийм ээ. За энэ үед нөгөө нэг бидний хайрын данс маань хоосроод эхэлдэг учраас юу ч хэлээд нэмэргүй болдог учраас ээж аа бууж өгч эхэлдэг. Энэ тест юу ч хэлээд нэмэр алга. Энэ хүүхэд одоо ерөөсө буруу шилсэн сүх шиг ингээд цаашаа яваад эхэллээ. Энэ хүүхдэд юу ч хэлээд нэмэр алга гэснэ. Хүүхдүүд ээж аавуудын зүгээс хүртэл салалт буюу сэтгэл зүрхний алсралыг явуулаад эхэлдэг. Өө одоо энэтэй одоо дуурахгүй хэд хонч. Би одоо хүүхдтэй үг хэлж зүрхлэхээ байчихсан. За тэгвэл хүүхдүүдийн зүгээс ямар сэтгэл зүрхний алсрал явагддаг вэ гэхээр хүүхдүүд тийм ээ яаж итсэж байгаад 18 нас хүрэж. Тэгээ 18 нас хүрээд нүүгээд гарах юм бол одоо би энэ тийм ээ энэ хоёрыг сонсох шаардлагагүй бол. Гэсэндээ жинхэнэ салалт буюу сэтгэл зүрхний алсралт. За энэ сэтгэл зүрхний алсралтыг хамгийн хүн дээр хамгийн хэцүүгээр мэдэрч байгаа ээж аав нар юу вэ гэхээр хүүхдүүд өсвөр наснд амиа хорлох арга хэмжээ маш их явагддаг. Маш өвдөлт, маш том өвдөлтийг бидэнд үлдээдэг. Аль эсвэл тийм ээ ээж аавыгаа ээж аав гэж үзэхээ байсан да бидэнтэй ямар ч холбоо байхгүй болгож холбоогүй байх тийм одоо замыг тавьж эхэлдэг. Тэгэхээр яг энэ үед бид нарт ерөөсөө тийм ээ сэтгэл зүрхний алсрал явагдаад эхлэхээр бид нар ингээд би энд өгөөд л ах юм. Энэ одоо юу ч өгөхгүй гэсэн хүлээлт гэдэг юм маш их үүсэж эхэлнэ. Ээж аавуудын өнөө хүүхдтэйгээ өгч байгаа хайранда авч байгаа юм юу ч байхгүй болоод ирээд хүлээлт маш их үүсдэг байхгүй. За тэгвэл одоо тийм ээ яг энэ донслогооны үеийг бид нар хэрхэн давж гарах вэ гэдэг нэг хідэн стратегийг би та нартай хэлж байна. Энэ донслогооны үед яг энд тийм ээ сэтгэл одоо нэг хүүхдүүдийн чинь сэтгэл нь ялгаараа байгаач биеийн том болцсон бидний үл агаарч эхэлнэ. Энэ үед бид нар тийм ээ иш чаваас ийм ч хүүхэд өсгөч гэжтэй яах вэ? Найлын хүүхдүүдийг хар ямар азтай юм бэ? Болоод явах энэ миний хүүхэд хар тоглоомын дом тусчлаа. Энэ миний хүүхэд хар тамхинд орчихлоо. Энэ миний хүүхэд хар хичээлээ хайчихлаа. Одоо би яана гэсэндээ ээж аавууд ингээд бүр айгаад эхэлдэг. За одоо энд юу туслах вэ? Хамгийн нэгдүгээр бидний ээж аавын өөрийгөө хайрлах хайр, өөртөө итгэх итгэл. Энэ бүхэн тэр хүүхдэд тавьж байгаа хүлээлтийг багасгаж өгдөг байхгүй. Хэрвээ бид тийм ээ энэ хугацаанд өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах хайр гэдэг юм аа бид нарт өгч чадаагүй бол өгч байгаа хайр бүрийн араас бид нар харамсаал ишин ингэхт яах вэ? Сэтгэлээр унана. Бид нар өөрсдөө тэр өвчтөе хүмүүс нь болж үлдэнэ. Энийг бид яг одоо юун дээр ажиглаж болох вэ гэхээр дам хамаарлын шинж гэдэгт бид нар орчдөг байхгүй.
Хүүхэд нь тоглоод ирэхээр ээж аавынтайгаа шаналцдаг. Хүүхэд нь одоо тийм ээ болохоо байгаад хар тамхинд ороод, хүүхэд нь одоо чиний хэлж байгаагаас ондоогоор одоо хичээлээ хийхээ болоод сургуулаа хаяад ингээд асуудал гаргаад ирэхээр ээж аав шаналаад одоо бүр ингээд хүүхдээс алсрал явагдаад сэтгэл зүрхний алсралаа яваад бүх юмыг ингээд хаяхад бэлэн болоод ээж аав нар өвчтэй болоод эхэлдэг. Тэгэхээр яг энэ дээр бид нар тийм ээ өөрийнхөө сэтгэл зүйн хараад бус байдал, сэтгэл зүйн одоо ямар нэгэн байдал дархлаа өндөрт байна уу? Миний өөртөө итгэх итгэл их байна уу? Энэ хүүхдийн надад өгч чадахгүй байгаа энэ их хайрыг би өөрөө нөхөж чадхаар байна уу гэдгийг өөртөө ажиглаад үзье. Энэ биднэрт маш том боломж өгдөг. Өөртөө итгэх итгэл өөрийгөө одоо тийм ээ одондоо ямар нэгэн байдлаар хайрлах хайр гэдэг юм бид нар хөгжүүлж чадчих гэдгийг бид нар өөртөө харж үзнэ. За энэ дээр юу анхаарах вэ гэхээр бид нар бусдыг өөрчлөх бодлоо эргэж эхэлнэ. Бусдыг өөрчлөх бодлоо эргэж ирнэ. Миний энэ хүүхдийг өөрчлөх гээд байгаа энэ бодол маань эцээц миний өөртөө итгэлгүй байдалтай өөрийгөө хайрлах чаддаггүй байгаад холбоотой юм биш гэдгийг олж харах боломжтой болно. Хүүхдийн миний юм гэдэг энийг ингэж бие биенээс салгаж бодож үзэх хэрэгтэй болно. За яг энэ дээр манай хүчрэх бүсгүйчүүд хичээлд мань ордог эмэгтэйчүүд маш их тийм итгэлийг авдаг. Өөрийгөө хайрлах хайр гэдэг юмар эднэр тийм ээ. Өөрийгөө ерөөсөө яг үннийг хэлгээд сэнгэлж өгч чаддаг. Энэний мөн чанарыг олж эхэлдэг. За одоо хоёрдугаарт за нэгдүгээрт өөртөө итгэх итгэл байлаа. Хоёрдугаарт бид нар тийм ээ өгөх авахын одоо мөн чанарыг ойлгож эхлэх хэрэгтэй болно. Миний өгч байгаа хайр бүхэн тэр хүүхдэд хайр болж очиж байна уугүй юу гэдгийг бид нар шинжлэх боломжтой болчихдог. Тэгэхээр яг бид нар өгөөл гэдэг тийм ээ. Нөх хүүхэд байхад нь бид нар яасан? Хүүхэдтэй хоол хийж байна. Хэвээ хүүхдийнхээ хувцсыг угаал, хүүхдийнхээ өрөөг цэвэрлээл. Ингээл өгөөд байсныгаа бид нар аюу том хайр гэж боддог байхгүй юу? Өгөөд л байдаг. Тэгсэн чинь хүүхдүүд өсвөр наснд ирэхээр хүүхдүүдийн хамгийн том хэрэгцээ шаардлага өөрийгөө одоо тийм ээ хараад бус байдалд болох хэрэгцээ шаардлага гэдэг юм гараад ирэх үед бидний өнөө өгөөд байгаа хайр маань хайр болж очиж чадхаа байцдаг. Өнөө тийм ээ хүүхдүүд ингээд энэ өрөөний ямар муухай юм бэ хэвээр энэ нэр ямар муухай өрөөгөө байлгадаг юм бэ гэсэндээ хүүхдийг хичээлд явцсан ойгоор бид нар өрөөгийн цэвэрлэлчдэг. Хүүхдний хичээлээс ирлээ бид нар амар баяртайгаар ээж нь чамд аюу том хайр өгсөн шүү гэдэг байдлаар ямар хүлээлт явагдах вэ? Буцаад хайр авъя гэсэн. Ээж нь чиний өрөөг цэвэрлэчихсэн шүү. Минийхөө. Гэт аюу баяртайгаар хүүхдтэй хэлдэг. Тэгтэл хүүхд өнөө тийм ээ баярлалаа гэж хэлхийн оронд хүүхд юу гэж хэлдэг вэ? Хэн чамайг миний өрөөнд ороод миний хувийн орон зайд халтаатах гэсэн. Би чамайг гуйгааг багт чи яах гэж миний өрөөнд орсон. Чи яхаараа тийм ээ өрөөнд нь одоо юу ч байдгийг тийм ээ бэлтгэн нуух юм байсан байж болно тэр хүүхдэд. Тэр бүгдийг ээж нь олоод харцсан байж болно. Тэр хүүхдийн хувьд тест ичхүүрийн мэдрэмж, айдсын мэдрэмж, гин буруугийн мэдрэмж бүгдийг тэр хүүхд мэдэрсэн те. Хүүхд ууралж эхэлдэг. Хин чамайг миний өрөөнд ороод байгаа гэсэн. За тэгэхээр яах вэ? Өнөө ээж маань тийм ээ хайр гэдэг харилцааны дансанд хайр хийлээ гэж бодтол хүүхдэд яасан харилцааны дансанд нь хайр биш шийтгэл гин буруутгалын мэдрэмж болоод очиждаг. Яг энэ үед бид нар миний энэ хүүхдэд хайр гэж өгч байгаа юм болгон нэр хайр болж харилцааны дансанд очиж байгаа юм уу? Үгүй юм биш үү гэдэг тэрийг ялах салахтай болчихдог. Тэгэхээр яг бид нар яг энэ үед бид нар хэрэгцээ шаардлага үнд зүйл хоёрыг ингэж бие биенээс ингэж тийм өөрчилж бодож үзэх боломжтой болоод ч тийм аа. За энэ дээр би та нарт зөвлөхөд Гэри Чапман гэдэг хүний монголоор хэвлэгдэж гарчихсан ном байна. Хайрын 5 хил гэдэг ном. Энэ хайрын 5 хил гэдэг номыг бид нар тийм ээ уншаад хүүхдээ ойлгох хэмжээнд болоод ирэх юм бол бид нар энийг дараа нь гэр бүлийн харилцаанд, үр хүүхдийн харилцаанд, ажил албан байгууллагын харилцаанд, хүн хоорондын харилцаанд хөрвүүлж сурахад амархан болж байгаа. За энэ дээр та нар тийм ээ яг үүндээ хайрын харилцааны хилээ ойлголцож чадж гинөө гэдгийг бодоод үзээрэй. Миний өгч байгаа болгон энэ хүүхдэд хайр болгож очиж байгаа юм уу? Миний хийж байгаа юмны одоо тийм ээ мөн чанар яг энэ өгч байгаа юмны мөн чанар хайр байсан юм уу? Гэдгийг бодоод үзчих. За тэгэхээр
John Gottman гэдэг хүн энэ дээр тийм ээ нэг тийм одоо өгөх авахын мөн чанар дээр нэг тийм тооны харилцаа гаргаж хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр та нар 5 удаа өгч иж 1 удаа тэр хайрын харилцааны данснаас авах хэрэгтэй болдгийн шүү гэдгийг хэлсэн байдаг. За тэгвэл хайрын харилцаа гэдэг бид нар хосын харилцаан дээр хоёр ухамсарн тийм ээ яг үннийг хэлэхэд бий болчихсон хүмүүс дээр ярьж байгаа. За тэгвэл энэ тийм ээ тийнейжер буюу өсвөр насны харилцааны үед бид нар 5-1 бишээ. Бид нар яг үннийг хэлэхэд хүүхдүүд гэдэг чинь тийм ээ префронтал кортекс буюу ухамсарын тархи гэдэг нь өсвөр насны хүүхд тийнейжер наснд бий болоогүй гэдэг байхгүй. Хүүхдүүдэд ерөөсөө бий болдоггүй. Энэ хизээ бий болох вэ гэвэл чиний аз байвал чиний хүүхэд 20 наснда энэ ухамсар гэдэг юм хөгжүүлж эхэлнэ. Тэр болтол хүүхдэд хөгждөг юм. Тийм болохоор бид нар зөвхөн хүлээлттэй байдал, төвчээр гэдгийг хүүхдээр сурч эхэлнэ. За тэгвэл яах вэ? 5-ыг харьцах нэг 5 удаа өгч иж 1 удаа авдсан бол өсвөр насны хүүхдүүдэд 3-аар нь өрчүүлж. Чи 15 удаа өгнө. 15 удаа өгч иж 1 удаа авах хэрэгтэй. 1 удаа авах гэдэг нь юугаар тодорхойлогдно гэж? 1 удаа чи тэр хүүхдэд шаардлага тавиад очих боломжтой гэж бод. Амар хэцүү байц. Ингээ бодохоор бид нар 15 удаа хайрлаад л өгөөд л өнөө хүүхдтэй хайрын ихэлгүй хайр гэдгийг 15 удаа өгнө. 15 удаа өгснөөхөө эцэс 1 удаа бид нар минийхөө тийм ээ ээжний таалагдах байна. Чи энэ дээр юу гэж бодож чинь гэдэг нэг асуух хэрэгтэй, ярилцах хэрэгтэй болдог байхгүй. Тэр болтол тэр хүүхдээ ойлгохгүй. За тэгвэл ээж нар тэгдэг өгөөд л ах энэ хүүхдээс та нэрээ ханахаа мэдхгүй маа. Би одоо өгсөөр байгаад энэ хүүхдээ чинь дэндүү давруулаад байгаа юм шүү. Барын бамрыг баг дээр нь шүү. Одоо энэ хүүхдээ би жоох үзэлцмээр байна. Өөрөөр үзье та гэж маш олон ээж аавд надаас асуудаг байхгүй. За тэгвэл одоо 3 дахь дээр бид нар тийм ээ нэг асуудалтай бодож байгаа. Би их өгөөд байна. Би их өгөөд хайрлаад л ахт энэ хүүхд чинь ханахгүй шүү дээ гэж байгаа. Ээж аавд нэг ямиг өөр дээр бодоод үзчих. Энэ юу вэ гэхээр би тийм ээ Helfer синдром гэж ярьдаг байхгүй. Би их өгдөг ээж аав юм биш байгаа. Би өгөөд л байдаг ээж аав юм биш байгаа гэдгийг бодож байгаа. Энэ өгөөд байдаг ээж аавд ялангуяа айлын том хүүхдүүд тийм ээ амьдралдаа ерөөсөө дандаа өгдөг байхгүй. Өгөөд л байдаг. Энэ өгснөөхөө хэрээр бид нар маш том хүлээлт үүсдэг. Би ингэж хөөгж байгаа юм чи энэ хүүхд надад бас өгөх ёстой шүү гэсэн маш том хүлээлт үүсдэг. За тэгвэл энэ өвчин буюу синдром эмгэг тийм ээ одоо юу гэж нэрлэдэг байна вэ? Та нар өөрийнхөө нэрлэл. Энэ синдром, энэ эмгэг над дээр байгаа юм биш үстэй. Би айлын том хүү, айлын том охин, айл эсвэл тийм аав ээжтэй өөрийгөө өгөх ёстой гэж боддог синдром минь хүүхэд дээр минь одоо сөргөөр нөлөөлөд байгаа юм биш үстэй гэдгээ бод. Энэ ээж аваад ер нь тийм ээ өөртөө өгөөд байна гэж бодож байхдаа авах ёстой гэж бодож байгаа бол ганцхан юмыг нэг анхаарч. Тэр нь юу вэ гэхээр чи бусдаас авч чадахгүй байна гэж байгаа бодол чинь бусдын өгөөд байгааг тийм ээ энэ хүн өгч ийн гэсэн хангалттай өгч ийн гэсэн тийм мэдрэмжээр сольж чадахгүй байгаа юм шүү гэдгийг өөрөөсөө асууж байгаа. Өөрөөр хэлбэл их тийм ээ өгдөг ээж аавд яадаг вэ гэхээр хүүхдтэй өгөх боломжийг өгдөг байхгүй. Тэрний яах вэ? За энэ юу ч хийж чадахгүйгаас хойш шиг би л хийчиэ та. Гэсэндээ урдуур нь орж ямиг нь хийдэг. Айл эсвэл хүүхдээ тэгдэг. Минийх өнөөдөр чиний хоол хийх ээлж чи хоол хийн шүү гэх ингээд арай ч хариуцлага гэдэг ямиг өгдөг. Тэнгууд нөх хүүхд чинь за би одоо өнөөдөр тийм ээ хариуцлага өгсөн юм чинь өстой жоохон ч гэсэн хоолоо хийгээд ингээд ээж аавдаа өгье та. Ингээд хоолоо хийгээд бариад очихоор өнөө ээж аав нь яадаг. Яа. Зөвхөн гомнол чаналаа чи. Эний чи хоол гэж нэрлэхгүй. Миний хөө ингэж хийдэггүй ахгүй юу да гэсэндээ нэг бол өөрөө заагаад хэлдэг, нэг бол өөрөө за энэ бүтэхгүй юм байна гэсэндээ өөрөө хоолоо хийж эхэлдэг. Тэгэхээр яах вэ? Чи хэрвээ энэ хүнээс авъя гэж хүсэж байгаа бол энэ хүүхдээс авъя гэж хүсэж байгаа бол жоохон ч гэсэн төвчээртэй байгаад өөрийнхөө их өгдөг өгөлттэй адилхан хүлээлтийг битгий тавь. Энэ хүүхдэд багч гэсэн өгөх боломжийг нь өгч гэлээ. Энэ хүүхдийн хийгээд ирсэн болгоныг битгий голлоо. Битгий тийм ээ ямар нэгэн байдлаар хангалттай биш гэж үзэлтэй. Өгөх боломжийг өгөлтөө. Чиний тэр одоо тийм ээ өгдөг синдром чинь тэндээ юм байгаа. Тэгвэл бусдыг битгий заавал тийм синдромтой байлгах тэр том хүлээлтийг тавил та.
Тэгэхээр би их өгдөг өвчтэй ээж аав байна уу гэдгийг өөр дөр нэг шалгаад үзээрэй та нар цаа. Би их өгдөг өвчтэй ээж аавууд ихэвчлэн бусдын өгч байгаа зүйлийг авч чадхаа бэлдсэн байдаг. Голсон доо. Юуч биш гэж бодсон доо. Хүлээлт чинь ихтэй. За энийг сонгоё бодё шүү. За тэгэхээр яг нэгдүгээрт би танарт хэлсэн. Өөрийгөө хайрлах хайр гэдэг юм энэ дээр байна уу? Өөрийг чи хайрлаж чадж гэнэ гэдгээ шалга. Хоёрдугаарт өгөх авахынхаа мөн чанарыг чи нэг бодоод үзээрэй. Өгч байгаа болгон чинь хайр болж очиж чадж гэнэ гэдгээ шалга гэсэн. За гуравдугаар тэгвэл би их өгдөг учраас хит их хүлээлттэй байгаад байгаа юм шүү гэдгээ шалга. Тийм ээ ээж аавын хувьд. За тэгвэл одоо энэ бүхний эцэст би яхав та нарт би нэг л одоо зөвлөмжийг өгье. Их хүлээгээд байгаа, их өгөөд байгаа, надад ямар ч хайр ирэхгүй штэ гэж байгаа ээж аавд тийм ээ хүүхэд өгч чадахгүйгаас хойш та нар өөртөө дотроо миний тийм ээ өгч байгаа энэ бүхэн өнөөдрийн хэрэгцээ шаардлагаар минь хэмжигдэх үү миний ирээдүйн алсыг харсан үнэт зүйлсээр хэмжигдэх үү гэдгийг өөрөөсөө нэг асуугаад үзье. Өнөөдрийн миний хэрэгцээ шаардлага ирээдүйн миний алсыг харсан харилцаа хоёрыг би юун дээр ялгаж бодож үзэх вэ гэвэл чи хүүхдтэйгээ хийж байгаа хэрүүл дээр бодоод үзэж. Өнөөдөр чи хүүхдтэйгээ өрөө чи муухай штэ чи өрөөгөө цэвэрлэе чи гэж хэрүүл хийж байгаа бол энэ бол зөвхөн та хоёрын өнөөдрийн тийм ээ хэрэгцээ шаардлагаар хязгаарлагдаад байгаа. Тэрний өв чиний тийм ээ гэр орон гой байх ёстой гэсэн хэрэгцээ шаардлага. Гэр оронд тийм ээ ямар нэгэн байдлаар тийм одоо юу ч байдгийг тийм ээ одоо гой байж одоо надад релакс өгөх тийм одоо хэрэгцээ шаардлагыг биелүүлэх ёстой гэсэн байдал. А тэгвэл чиний үнэт зүйл юу юм бэ гэвэл чи өнөөдөр хүүхэд чинь муухай өрөөндөө хаач тийм ээ байсан ч чи ирээдүйд хүүхэдтэй алдаа хийгээд ирсэн ч ээж нь хүлээж авах ээж чинь байна шүү гэдэг ирээдүйн тийм ээ хүүхэд чинь дуртайгаар ээж авд ирдэг байгальтай. Тийм ээж ав байх. Тийм зэрэг сэтгэлийн одоо тийм ээ итгэлцэл бүхий харилцааг үүсгэх ээж ав байж чадах уу гэдэг чинь чиний ирээдүйн алсын хараатай байдал дээр тодорхойлогдоод ирж байгаа. Энэ бол үнэт зүйл. Энэ хүүхд өнөөдөр өрөөгөө цэвэрлэхгүй байна гэдэг бол энэ чиний хэрэгцээ шаардлага болчихдог байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондох ялгааг олж авах заавал боломжтой байдаг юм аа. Энэ ялгаагаа олж авахын тулд би тэгвэл юу хийх вэ гэж ээжүүд маш их асуудаг. За тэгвэл энэ дээр би талархлын дэвтэр хөтлөх гэж хэлдэг. Талархлын дэвтэр. Талархлын дэвтэр хөтлөхийн тулд би тийм ээ өнөөдөр хүүхд дээр би талархлын дэвтэр хөтлөнө. Тэр нь юу? Хүүхд надаа юу өгөөв гэдэг зүйлийг би талархлын дэвтрээрээ бичиж эхэлдэг. Магадгүй хүүхд чи юу ч өгөхгүй гэж магадгүй эхний өдөр чамд тийм ээ бүр чи энийг бичээд эхлэх үед эцэг их хүүхдийн хоорондын харилцаа итгэл гэдэг юм байхгүй болоод зөрчил гэдэг дээд зэгтээ тулцсан шилжилтийн насны үеийн үед хүүхдүүдийн талаар бичих сайн юм олддоггүй байхгүй. Талархал юу ч байдаггүй байхгүй ээж аавд. Тэгэхээр би чамд юу зөвлөх вэ гэхээр өнөөдөр миний хүүхд над руу муухай харсангүй инээлээ гэдэг хүртэл бид нар талархал болж орж ирт юм аа. Чи өдөр болгон 3 талархал бичиж байгаа. Он сар өдөр тавьж байгаа л 3 талархал бичээд заавал олж бич. Өнөөдөр миний хүүхэд цагтаа босоод хичээлдээ явсан шүү гэдэг чинь хүртэл чамд талархал болж орж ирнэ. Чиний өгөөд байгаа юмны эсрэг, хүлээлтийн эсрэг чамд тийм ээ чиний хайрын харилцааны дансанд нөгөө талаас орж ирж байгаа орлого болж орж ирд юм аа. Энэ бүхнийг бичээд л байна. Ингэж бичсэн үедээ чи бүр нэг тийм ээ хүүхдтэйгээ зөрчилтэй үедээ ёстой гайл шүү дээ. Энийг боли би энэ хүүхдийг дийлэхгүй маань одоо ишиг тэр салаад явсан аавд нүгий. Боли ишиг би энэ хүүхдийг дийлэхгүй маань ишиг ингээ хаяа. Гэт ээж аав буугаад өгөх үедээ энэ талархлын дэвтрийг гаргаад уншдаг байхгүй. Энэ үед яахав талархлын дэвтэр маань биднэрт хүлээлтийн эсрэг хамаг орлого буюу одоо бидэнд тийм ээ хүү болж орж ирт юм аа. Энийг унших үедээ бид нар инээдэг байхгүй. Нулимстайгаар инээдэг байхгүй. Иш миний хүүхд чи ийм хөөрхөн нялхаараа байсан байж тээ. Ингэдэг байсан байж тээ миний хүүхд чинь гэдгийг бид нар олж харах үедээ бид нар энэ хайрын харилцааны данс гэдгийг цааш нь явуулах хүчтэй болж эхэлт юм аа. За тэгэхээр би танарт алсын хараа гэж хэлээд байгааг нь учир юу вэ гэхээр 0-8 нас, 0-10 наснд бид нар үндэс сэтгэл гэдэг юм их тавьдаг тийм ээ. 10 нас хүртэл үндэс сэтгэлийг тавьчихсан тохиолдолд 10-аас 18 нас үед бол ерөөсөө шилжилтийн нас үед бид нар маш хэцүү үеийг дамжина. Маш хэцүү үеийг дамжина.
18-аас дээш наснд, 20-оос дээш наснд хүүхдийн ухамсарын тарих гэдэг хөгжөөд ирэх үед бид нар хүүхдүүдтэйгээ нүдний түвшний харилцаа, маш гоё харилцааг бий болгож болно. Хүүхдүүдтэйгээ найзархаг харилцааг бий болгож болно. Хосын харилцаагаар бол нүднээсээ тийм ээ хараад үг хэлэхгүйгээр бие биенээ ойлгодог үе буюу ээжээ ааваа би одоо ингэж тийм ээ найз охинтойгоо их нэртэйгээ ийм алдаа хийчлээ шүү дээ. Одоо ийм үед надад тусламж хэрэгтэй байна. Та хоёр надад туслаач гэд ингээд эргээд ирдэг хүүхдүүдийг бид нар бий болгож чаддаг юм аа. Тийм учраас энэ ямыг бид нар бий болгохын тулд одоо 20-оос дээш насны алсын хараатай их үрсийн хоорондын сэтгэл зүрхний тийм ээ бүр итгэл бүхий харилцаа гэдэг сэтгэл зүрхний холбоог бий болгохын тулд бид нар энэ дээр ажилладаг байхгүй. Энэ дээр л бидний харилцааны данс гэдэг бий болт юм аа. За тэгэхээр зарим ээж аавд хэлж магад тийм ээ. Оо миний хүүхд тийм одоо тийм ээ шилжилтийн насны үедээ тийм асуудалгүйсэн. Миний хүүхд ямар ч асуудал гаргаагүй. Тэ тэгвэл би чамд чи язтай байна. Чиний хүүхэд тийм ээ 0-оос 10 наснда хангалттай итгэл үндэс гэдгийг авчичээ. Чи сайн ээж аав байж чадчих баярлалаа хүргье гэж би чамд хэлье. За тэгвэл миний хүүхэд 10-аас 18 наснда үнэхээр асуудал үүсгэсэн. Тийм ээ зарим хүүхдийн одоо тийм ээ энэ одоо шилжилт гэдэг чинь 20, 30, 22, 25 нас хүртэл явагдана. Энэ дээр бол нэлээд удна. Үнэхээр хэцүү байна гэж байгаа ээж аавуудад би ганцхан юм хэлье. Энэ боломжийг ашиглаад тийм ээ харилцааны дансанда илүү ихтгэл гэдэг ямыг хийх боломжийг ашиглаж байгаа. Хүүхэд хэцүү байна гэдэг бол хүүхэд ээж аваас хараатай үе удаан үргэлжилнэ гэсэн үг гэдэг байхгүй. Энэ боломжийг биднэрт өгдөг байхгүй. Хүүхдтэйгээ дахин ажиллах боломжийг. Энийг ашиглаад өөрийгөө ч өөрчлөд ав, өөртөө итгэлтэй, өөртөө хайртай ээж болоод аав болоод хувирчих. Дараа нь ингэснээрээ хүүхдүүдтэйгээ илүү их гоё харилцааг бий болгох боломжийг бүрдүүлт юм а гэж хэлье. Нэгдүгээр. Хоёрдугаарт шилжилтийн насанда хамгийн ихээр хэцүү байсан хүүхдүүд тийм ээ. Алдаагаа эрт хийчихдэг байхгүй. Алдаагаа эрт хийгээд ирэхээр яах вэ? Энэ хүүхдүүд ирээдүйн амьдралдаа сэтгэлийн дархлаа гэдэг юмыг өөртөө сайнаар бий болгоод эхэлдэг. Сэтгэлийн дархлаа гэдэг юмыг сайн болгосон хүүхдүүд яах вэ? Ирээдүйд мундаг ээж аав болдог. Ирээдүйд алдаан дээр өөрийгөө тийм ээ ухамсарладаг. Өөрийгөө одоо юу гэдгийг өөрлөгөө толцсон асуултуудыг тавьдаг. Хүчирхэг ээж аавд, хүчирхэг залуучууд болж хөгжих боломжтой байдаг. Тийм учраас битгий шантраарай. Энэ бол бидэнд өгч байгаа хамгийн том бэлэг. Бэрхшээлэг цөмөр бэлэг болгож хуургана шүү дээ, тийм ээ. Энэ дээр ээж аавуудын хайрын харилцааны данс гэдэг оршин шүү. За тэгэхээр бүгдээрээ нэг гоё том амьсгал аваад дараагийнхаа тийм ээ хүүхдтэй харилцаанд орно. Хайрын харилцааныхаа талархлын дэвтрийг бичнэ. Ингэснээрээ бид нар яах вэ? Дэндүү сайн алсын хараатай ээж аав болж байгаа шүү. За тэгээ бүгдээрэнд нь амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье. Тэгээд дараагийн хичээл болтол та нартай баяртай. Баярлалаа.